За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ уушиг өвчлсөн тохиолдолд бидний бие дэлгэрдэг 6 шинж тэмдгийг мэдэж авцгаая. За гэхдээ үүн дээр нэг анхаарах юм нь ямарваа нэг өвчин ихэнх үедээ бол шинж тэмдэггүй явагдах нь их байдаг. За тэгээд тухайн өвчнийг бид нэр эмчлэхгүй, тоохгүй, мэдэхгүй явсаар одоо тэр өвчин маань нэлийн газар аваад архагшаад ирэхээр одоо бидний биед шинж тэмдэг зовир илэрдэг шүү. Би өмнө нь бүдүүн эзний хавдартай хүнд илэрдэг шинж, нойр булчирхан өвчнүүд илэрдэг шинж тэмдэг гээл видеонууд оруулсан байгаа. Тэгэхээр энэ шинж тэмдгүүд маань ерөнхийдөө өвчин дөнгөж эхэлж байгаа үед илэрдэггүй, нэлийн газар авсан тохиолдолд илэрдэг шүү гэдгийг бас бүгдээрээ ялгаж салгах хэрэгтэй. За мөн өнөөдөр миний хэлэх одоо энэ уушигны өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд уушигны өвчтөд хүн болгонд толгой дараалсан энэ 6 шинж илрээд байна гэсэн үг бол биш. Хүмүүсийнхээ онцлогоос шалтгаалаад зарим нэг хүмүүс зарим нэг шинж тэмдэг илэрхгүйж байх тохиолдол байдаг шүү гэдгийг бас ялгаж салгаж ойлгоорой гэж хүсэж байна. За тэгэхээр уушиг өвчлсөн үед бидний бид илэрдэг эхний шинж тэмдэг бол мэдээж амьсгаадах байдаг. Тэгэхээр уушиг ямар нэг байдлаар өвчлөөд уушигны үйл ажиллагаа багасаад ирэхээр маш бага хөдөлгөөн хийхэд хүртэл бид нар амьсгаатаад байдаг болчихдог. За тэгээд дээр нэмээд хэвийн үед нэг сайхан амьсгалаа аваад гаргах гэхээр амьсгал нь гүйцэд сайхан авагдахгүй. За аль эсвэл амьсгалаа нэг сайхан гаргах гэхээр тасалдаад гарахгүй ч юм уу. Цээжээр давчтаа тамхи татдаг, мөн амьсгаатаад байдаг бол анхаарах ёстой байх нэ. За уушигны өвчлөлтөд хүмүүст илэрдэг хоёр дахь шинж тэмдэг бол ханиалгах. Тэгэхээр энэ ханиалгаад байгаа шинж тэмдэг маань уушигны хавдраас гадна гуурсан олон өвчлөл, за бронхит ч юм уу ийм тохиолдолд бас бид нэр ханиалгаж болдог. Ханиалгаад яваад байгаагаа тоохгүй хүмүүс маш их байдаг. Тэгэхээр таны ханиалга нэлийн удаан үргэлжлээд өөрөөр хэлбэл 2-7 хоног 2 сараас дээшээ удаан хугацаанд ханиалгаад тэртээ байгаа мó цэргүү байгаа мó гэдгээ харах хэрэгтэй. За цэр гарч явах юм бол ямар өнгөтэй гэдэг маань мэдээж чухал. За цэргүү хуурын ханиалгаад байгаа бол хуурын ханиалга ямар үед их үүсдэг вэ гэдэг видео бичлэг би оруулсан байгаа, тэрийг үзээрэй. Гэтэ манайхаа ингээл удаан хугацаанд ханиалгаад ерөөс ингээл ханиалгаад яваад байдаг. Тэгэхээр энэ ханиалгаад байгаа байдал маань биднэрт төвхтэй ч гэсэн энэний цаана юу болдог вэ гэхээр бид нар тэгж байн удаан хугацаар ханиалгах болгонд бидний гуурсаа олоод цочроод хоорондоо шүргэлцэж байдаг. Ингээд цочроод хоорондоо шүргэлцээд ингээд явах юм бол гуурсаа олоо маань явандаа үрвснэ, хөөж хавгнана, гуурсаа олоо доторх зай маань багасаж ирдэг. Гуурсаа олоо маань үрвсээл дахиад ханиалгаал үүнийг эмчлэхгүй явуулах юм бол гуурсаа олоо маань хатурж эхлэн, бүтцээ өөрчлөлтөнд орно. Үүнээс үүдээд бас гуурсаа олоо бактери буюу астм гэдэг өвчин рүү шилжих тохиолдол бас байдаг. Тэгэхээр ханиалгаад маш удаан хугацаанд яваад байгаа бол ерөөсөө тоохгүй байж болохгүй гэсэн үг байх нь байна. Дээрээс нь бидний гуурсаа олоо дотоороо ийм өсөрхөг бүтцтэй байдаг. Яагаад ийм өслөх бүтцтэй байдаг вэ гэхээр гаднаас орж ирж байгаа тэр агаарт байгаа янз бүрийн бохир, нян вирус бохирдлыг шүүж байдаг гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл шүүрдээд сайхан цэвэрлж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар нойр муудаа явах, дархлаа муудах, хэтэрхий их ажилдаа ажиллах, тамхи татал яваад ах юм бол энэ үсний маань үйл ажиллагаа буурч эхэлнэ гэсэн үг. Ингээд ирэхээр юу болдог вэ гэхээр гаднаас агаараар дамжаад нян вирус ороод ирлээ гэхэд одоо тэрийг шүүгээд цэвэрлэж байх үүрэгтэй нөгөө үснүүд маань үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахгүй, за зарим нь тасарчихсан ийм тохиолдолд тэд нар маань тэнд шүүгдэж чадахгүй хоримтлагдаад гуурсаа хоолойд бөөгнөрөөд цэр ялгарч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар цэр гараад байгаа байдлыг эм угаад эмчлээд байна гэдэг чинь цаанаа юу хийгээд байна вэ гэхээр тэр гуурсан олоонд байгаа үсний үйл ажиллагааг сэргиэж гин гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр үсийг ажлыг хийлгэхэд тусалж байна, цэвэрлж байна гэсэн үг байх нь байна. За уушигны өвчтөд хүмүүст илэрхдэг шинж тэмдэг цустай цэр гарах. За манайхан цустай цэр гарахаар уушигны хавдартай хүн л цустай цэр гардаг гэж ойлгодог. Тэгэхээр цустай цэр маань уушигны хавдраас гадна гуурсан олоон өрөвсөл, сүрьеэ өвчний үед бас цустай цэр гарч болдог. Гуурсан олоон бактери буюу астмтай хүмүүс маань одоо гуурсан олоо өрөвсөд, гуурсан олоо маань нарийсаад тэнд ингээд цэр хоримтлагдчихсан байлаа гэхэд тэр цэрийг гаргах гад одоо байнгын хүчтэй ханиалгаад ч юм уу тийм ээ. Ийм тохиолдолд одоо жишээ нь дууны хөвчний салст гэмтэл, дууны хөвчний судсан хагараа тэндээ цус гарч ээж болно. За бүр наандад бойлны өрөвсөлтэй хүнд ч гэсэн одоо ханиалгаад цэртэй олдоо цус гарч болно. Цустай цэр гараад яваад байгаа бол үүнийг ямар шалтгаантай вэ гэдгийг нэг удаа үзүүлэх хэрэгтэй шүү. За уушигны өвчлөлийн үед илэрч болдог дөрөв дэх шинж тэмдэг цээжээр өвддөг. За уушигны хавдар ихэнх үедээ ингээ үзүүртэй юмар зураад байгаа юм шиг, хатгаад байгаа юм шиг ийм өвдөлт байдаг. Тэгээ энийг тоохгүй яваад хахаар энэ өвдөлт маань юмар дараад байгаа юм шиг тийм хүнд оргисон өвдөлт. Өөрөөр хэлбэл цээжин дээр хүнд юмар дараад байгаа юм шиг тийм өвдөлт өгдөг. Энэ өвдөлт маань таныг хоол идэх,
алхах, ханиалгах, гүнзгий амьсгал авах зэрэгт илрээд байдаг. За тэгэхээр энэ өвдөлт маань уушигны хавдар зөвхөн уушигнда байгаа тохиолдолд ингэж илэрдэг. Ухаан уушигны хавдар уушигнаасаа гараад өөр тийш үсэрхийлэл өгсөн тохиолдолд мэдээж өөр газруудад өвдөнө гэсэн үг. Уушигны хавдар дээшээ дууны хөвч рүүгээ үсэрхийлэх юм бол хоолоос өөдөг, гол судас руу үсэрхийлэх юм бол цээж хавгандаг ч юм уу. Тухайн хавдар маань хаашаа үсэрхийлэл өгнө, тэр хэсгийн өөрчлөлтүүд бас өгж эхэлнэ гэсэн үг. За уушигны хавдартай өвчтөнд илэрдэг 5 дахь шинж тэмдэг. Маш их ядардаг, маш их тамир тэнхээ хүчгүй болдог. За тэгэхээр уушиг маань өвчлөөд үйл ажиллагаагаа явуулж чадхаа болоод ирэхээр бидний мэд хүчил төрөгчийн солилцоо хангалттай явагдаж чадахгүй гэсэн үг. Үүнээс үүдээд бидний биеийн хамгийн их энерги зарцуулдаг эргэтэн болох булчин маань одоо масаа алдаж эхэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар булчингийн масаа алдаж эхэлдэг. Тэгэхээр бид нар хоолоо өмнөхтөөгөө яг адилхан маш сайн идж байгаа хэрнээл маш амархан зүйлд ядраад сулдаад байдаг болчихдог. За уушигны өвчлөлийн үед илэрдэг хамгийн сүүлийн шинж тэмдэг хумсны үзүүр томордог. За энийг маш энгийнээр тайлбарлах юм бол тэр хумсны үзүүрүүдэд цус баг очиж гин, хүчил төрөгч баг очиж гинэ л гэсэн үг. Хэвийн эрүүл хүмүүст энэ зах руу явж байгаа судас маань зах руугаа очих тусмаа нарийсж очдог байтал одоо энэ уушигны өвчний үед яагаад ингээ хуруунууд нь томроод байдгүй гэхээр энэ хэсгийн тэр нарийнхан байх ёстой хилгсэн судаснууд ч өргөсдөг гэсэн үг. Яагаад өргөсөж байгаа вэ гэхээр цусны эргэлтийн өөрчлөлтөөс болоод тэнд одоо хүчил төрөгч хангалттай очихгүй байгаа учраас судас маань тэлээд хөөж томорсноос болоод гарны үзүүрүүд ингэж томордог. Гэхдээ гарны үзүүрүүд ингэж томордог маань зөвхөн уушигны өвчний үед илэрдэг зүйл биш. Энэ маань зүрх судасны өвчин, за мөн илгэний хатууралтай хүнд бас хурууны үзүүрүүд томордог шүү гэд би өмнө видеогоор оруулсан байгаа, тэрийг үзээрэй. Тэгэхээр уушигны өвчлийн үед эдгээр 6 шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ уушигны өвчлөл ихэнх үедээ ямар нэг байдлаар шинж тэмдэг илэрдэггүй. Нэлийн газар аваад бид нар тоохгүй удаачихсан тохиолдолд түрүүний шинж тэмдгүүд илэрдэг шүү. Гэхдээ танд саяын шинж тэмдэг байхгүй ч гэсэн та маш олон жил тамхи татчихсан, олон жилийн хугацаанд ханиалгаад явж байгаа бол уушигны эмчүүд үзүүлээд уушигны компьютер томограф ч юм уу, уушигны багтаамжийн шинжилгээ ч юм уу, иймэрхүү шинжилгээг өгөөд үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье, баярлалаа.